Тэгээд ерөөхдөө бид нар хүүхдүүдэд яаж харьцсан бэ гэх юм бол миний хэлсэн юмыг чи хурдан хий. Тэгэхгүй бол чамаас энэ Германы мөнгийг хасч шүү. Чамаас энийг хасна шүү. Тэгээд дандаа баг нөгөө цагдаа прокурор шүүх хурлын харилцаагаар явсараад тэгээд эрх чөлөөтэй болсныхаа дараа нэг шоронгоос анхудаа ингэ цэвэр агаар нартай золгож байгаа хүн шиг болж л таарна шүү дээ. За Навал тэгээ өөрийнхөө хүүхдүүдэд хэрхэн хүмүүжүүлдэг юм бэ? За өчтөрийн видеон дээр хэдүүлээ юу ярьсан бэ гэх юм бол хүүхдийн хүмүүжил дээр яриад яндаа өгөх хэрэггүй юм байна. Дарга шиг байх ёсгүй юм байна. Янз бүрийн ойлгомжгүй тушаал өгөөд хүүхдийнхаа эсрэг дүрд ерөөсөө орч болохгүй. Хүүхдийнхаа ментор тэ жинхэнэ одоо туслах багш зөвлөх хэрхэн болох вэ гэсэн энэ талаар одоо Навал ерөөхдөө энэ номноос тэр Дэвид Дойчийн хүүхдээ хүмүүжүүлэх философи хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ? Хэдүүлээ хамт сонссоо. Those are the tough ones. I'm going to go mezzo zoom in. Yeah. We're going to get to those, but I want to just mention, so Aaron, this is my first time having this conversation with either of you about this. Тэгээ Tim Ferriss тийм одоо zoom in хийчихье. Та хоёрын нэг дээр. Тэгээ анхудаа та хоёр энэ сэдвийн тухай ярьж байгаа. За тийм учраас approach to parenting, and what I like about it is that there's an examination of the problem, right? We're not jumping to solutions because often the problem is the way we're looking at the problem in the first place. Totally. But тэгээд ерөөхдөө хүүхдтэй тэгж хамтарч ажиллаад эхлэх юм бол ерөөхдөө ямар нэгэн байдлаар тушаал зөв хариуг нь ерөөсө урчлаад өгөхгүй хүүхдтэйгээ хамт тий. За чи яагаад ногоо идмэргүй байна? За тий. Миний хүүхд яагаад шүдэг байхгүй байгаа. Гэт ерөөхдөө нөө шийдвэр байгаа. Бидний хүүхдүүд бидний зөвлөгөөг эсэргүүцэж магадгүй одоо жишээлбэл та энэ дунд насаараа хүүхдүүдэд алдсаар хагаад энийг хийчих гэх юм бол бүрсүүлэлтээ сонсгоо болчихдгийг шүү дээ. За тийм учраас нөгөө тэр асуудлаа харах өнцгөө өөрчлөөд тий одоо эндээс миний хүү яагаад ингэж бодож байгаа юм бэ? Хэлээд өгөөч хуваалцчаач. Тэгээд үүсгэх гээд байгаа асуудал тэгээ маргаан үүсэж байгаа маргаан тий үүсэх боломжтой тэр маргааны цэгийг ерөөхдөө өөр өнцгөөсөө хар гэж байгаа байхгүй. Imagine for a lot of people listening, they're like, okay, so you have a bespoke like Savile Row tailored solution to every kid. That sounds fucking exhausting when if the kid's refusing to wear gloves and it's freezing out. Тэгээд нөгөө өчтөр хэлжсэн эднэр бол нөгөө хүүхд чи унт тий 10 цагаас чи унтах хэвээр эхлээд энийг хийх хэвээр дараа нь энийг хийх хэвээр эхлээд гэрийн даалгавар хийх хэвээр за инг янз бүрийн одоо амьдралын эргэн тойрны ерөөхдөө бус бүх дүрмүүдийг ингээ хассан болохоор хүүхд болгон дээр ингээ өөрт нь таарсан одоо шийдлийн олох нь амар ядаргаатай юм шүү. Амар илүү их ажил тэрнээс болж гарах юм шүү. Яг гэх юм бол бид нар хүүхдүүдэд итгэхгүй байгаа болохоор чөлөөдөө тавьчих юм бол бидний хүүхдүүд та нэг алдаагийн дараа дараагийн алдаа өстө тийм баг алдааны уурхаа болчих юм байна. За тийм учраас энэ бүр амар ядаргаатай болох юм шүү. За тэгээд өвөл боллоо. Хүүхдүүдтэй ингээ за миний охин миний хүү бэйли өмсөрэй гэсэн чинь би бэйли өмсмөргүй байна гэх юм бол тэгээ яах юм бэ гэдэг одоо яг нэг тодорхой жишээн дээр асууж байна. Just put on your fucking gloves because I tell you to put them on. Yep. And I'm also, I guess, as segue from that. Амархан юм биш шүү. Чи одоо олон юм ярихгүй на бэлэг өмсөд яв. Тэ? Бэлэг өмсөхгүй л хэдүүлээ гарахгүй шүү. Дахиад ерөнхийдөө хүүхдэд дарчиж байгаа, эрх мэдлийн дарчиж байгаа, итгэлийн дарчиж байгаа, өөрийнхөө тэр алдаанаас сурах боломжийг хаачиж байгаа. За тэгээ яах ёстой юм бэ яах вэ? Coming back to this creativity over coercion. And when I think of creativity, I actually think of the power of constraints, not a complete lack of constraints. Totally. That's my personal experience and the experience of a lot of people I interview. So how do you reconcile these things? Тэгээд ер нь бол Tim Ferriss юу хэлж байгаа юм бол нөгөө creativity бас юунаас үүсдэг юм бэ гэх юм бол тодорхой хэмжээний хязгаар. Тэгээд зүгээр харандаагаар юм зурна гэдэг чинь creative болох хэрэгтэй. Яг гэх юм янз бүрийн өнгө мөнгө байхгүй. Янз бүрийн өөр багс макс янз бүрийн хэрэгсэл байхгүй учраас хязгаараас болж ерөөхдөө бид нэр шийдлээ олох гэж илүү хичээдэг. Одоо мөнгө байхгүй учраас мөнгөгүй юмыг аргалахаа сурдаг. Тухайн үед creativity гарч ирдэг. Тэгээ Tim Ferriss юу асууж байна гэх юм бол за тэр creativity-ийн асуудал байхгүй тий? Creativity яаж одоо гаргаж ирэх гээд байгаа юм бэ? Ямар ч хязгаар байхгүй юм бол. Think about any of those. All right, let me do the gloves first and then the constraints second. Yeah. So, За эхлээд нөө чиний ярьжсэн тэр бэлгийн жишээ ярьчих. Тэрний дараа ерөөхдөө creativity хязгаар тэгээ дүрм ярья.
It's a lot of work. Kid wants to go outside and doesn't want to wear their mittens, right? And you're going to be dealing with a kid melting down because their hands are cold, and totally irrational seeming 3-year-old screaming, but also won't put the mittens on even when their hands are cold, and that's a nightmare. Тэгээд нөгөө хүүхдтэйгээ гарчлаа. Хүүхд чинь ингээ бэлгээ өмсөөгөө. Тэгсэн хүүхдийн чинь гар нь амар даарч байна. За тэгсэн чинь хүүхд чинь ингээ миний гар даарж байна гэд. Гэхдээ за миний хөө одоо бэлгээ өмсчих юм. Үгүй би бэлгээ өмсөхгүй гэсэн. Тэгээд хэрүүл болох магадaltaй. Энэ бол хар дарсан зүудэл тий. За яах ёстой юм бэ? Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За контент өргөжлөл. And I'm not pretending that that's not a nightmare. Энэ бол тий асуудал биш гэж хэлэхгүй байна. Front pays off in the long run because once a kid understands what mittens are for and has no confusion about mittens are because mom makes me put the mittens on, right? Mittens are because cold hands sucks and I'll wear my mittens. Once a kid understands that, the mitten problem is solved. За. Тэгээд тэр бэйлийн юу юм бэ гэх юм бол хүүтний асуудлыг шийдэх хувцас. Тэгээ хүүхд чинь ингээ гаранд арцсан гэж явж явах тэгсний дараа өнөөргөөс амар хүүтэн юм байна. Нэргээс юм бэйлийн өмсчих юм бол миний гарт арах юм байна. За тэгээ нэг удаа хүүхд чинь тэр алдаа хийчээд тэгээ тас гүрийгээд хэрүүлээгээд шарлаад ойрлоод тэгээд далд ухамсар дотор юу сурах юм бэ гэх юм. Окей. Бэйлийн нэр ихтэй байна. Гадаа гарах амар хүүт юм байна. За тэгээд дахиад гадаа гарахтаа тэр бэйлийн асуудал гарч ирэхгүй. Яг гэх юм бол тэр хөрөнгө олт юу юм бэ гэх юм бол тэр хүүхдийнхаа ингээд чарлаад орилоод эсэргүүцсэд байхыг харах нь хөрөнгө олт. Тэгээд өгөөч нь юу юм бэ гэх юм бол энэ асуудал дахиж гарч ирэхгүй. And you never have to lecture them about. Дахиад ерөөдөө бэйлийн мэйлийн ингээд хувц хунар өвлийн хувц дотор өмд ерөөдөө дахиад ярих хэрэггүй болчихно. Яг гэх юм бол өөрөө ухамсарчин. Over and over again. The first times through it is more work. There's no question about it. Exploring the problem, trying to understand. My daughter brushes her teeth like boom. My son too. Pretty much the 3 older kids brush their teeth just on their own. Once a problem gets solved to the kid's own understanding, it's solved for the rest of their life. It's also not. За тэгээд тэр шүдөө авгаах, гараа авгаах, хоолоо дуусгах, маха идэх, салаата идэх энэ асуудлын ард гараа тэр цаг хугацаа тэр маргаан тэр хүүхдээ фейлдэх харах, бухимдахыг харах тэр хөрөнгө олтыг хийчих юм бол нарсан туршдаа та хэдийн хүүхдийн тэр асуудал шийдэгдчихнэ. За аав ээж ерөөхдөө хувцснараа зөвлөгөө өгч байгаа юм бол окей тэд нэр аятайхан шим зөвлөдөг юм байна. За хоолн дээр эднэр аятайхан шив зөвлөдөг юм байна. За тэгээд жишээлбэл би бас манай хүүхд маань хаяа ингээд шүд угаах нь алхасдаг байсан. За тэгээд хүүхдтэйгээ хамт юу суугаад харж исэн бэ гэх юм бол хорхоотсон шүд үзүүлсэн байхгүй юу? Тэ? Аимшигт харагддаг шүү дээ. За тэгээд хорхоотсон шүдийг хэрхэн эмчилдэг юм бэ ингээд YouTube видео үзүүлсэн. Яг өрөмдөө амар шүү дээ ингээд цус гараад тэгээд тэр нөгөө шүдний суцны эмчилгээ хийдэг штэ нөгөө бүр ингээ хорхоотоод аврагдахаар шүдийг ингээд тэгээ өхүүлчдэг штэ тийм эмчилгээ харуулаад за тэгээ ийм уцаараа ингээ дотгошоо игээд тэр шүдний үхсэн үнсийг ингээ татаа авдаг юм oh my goodness гэсний дараа манай хүү бол өглөө орой өдөр ингээ баг дэндүү их шүдэ угаадаг болсон. Тэгээ дараагийн асуулт нөгөө дэндүү их шүдэ угаадаг хүүхдийг тэгээ буцаа багасгасан гэх юм уу да. Одоо тэр шүд угаах маргаан ерөөсө байхгүй тэгээд тийм Aaron Staple юулж байна гэх юм бол Staple юулж хэлж байна гэх юм бол одоо манай 3 хүүхдүүд юу ч хэлэхгүйгээр насан туршдаа шүд угаах асуудал шийдэгдсэн. Part of an explanatory framework that you can build upon. Yes. Rules don't. Нөгөө ерөөхдөө дүрм хэрэггүй. Яг гэх юм бол хүүхдүүд маань тэр тайлбар буюу үр шим өгөөжийн ухамсарсан болохоро дүрмийн шаардлага байхгүй. Connect to each other. The only way rules connect to each other is dad or mom say so. Whereas knowledge, it's a framework of understanding. So once you understand you're brushing your teeth because of germs, then you also understand why you should shower and why you should use soap and why you should change your underwear and all those things. Why you take тэгээд тэр бактери, тэ хорхоо, тэ ариун цэвэр
бие хэрхэн авч явах хэрэгтэй юм бэ? Энэ бүгдийг нь ойлгосон дараа савн асуудалгүй болчихно, усанд орох нь асуудалгүй болчихно, бандаж, дотор хувцас солих нь асуудалгүй болчихно, нүүр гараа угаах, хумсаа тайрах бүх юм автоматаараа шийдэгдчихдэг. Яагаад гэх юм бол зүгээр ээж аав намайг 7 хоног болгон 3 удаа усанд ор гэсэн, орой болгон өглөө болгон шүдэ угаах гэсэн зүгээр дүрмээс илүү өгөөжтэй юм юу юм бэ гэх юм бол мэдлэг туршлага байхгүй юу? За ингээ бактери ингээ явдаг юм байна. За тэгээд би өвдөж магадгүй юм байна. Би өмхийн үнэртэж магадгүй юм байна. Хүмүүс надад ингээ сонио харж магадгүй юм байна гэх мэтчлэн. Тэгээд тэр бол мэдлэг махлуун шингчих юм бол ээж аавын дүрм хамаагүй өөрөө ингээ бүгдийг ухамсарсан болохоор тэр ариун цэврийн бүх асуудал автоматар шийдэгчнэ. Тэгээд дүрм хэрэг болчих жоох байхгүй. Тэгээд хүүхдээ тэрийг дахиад хизээч ярих хэрэг болчих. Тэ анхны хөрөнгө олт нь бол жоохон өндөр. Тэгээд өгөөж нь бол насан турштай. Араасаа medicine, why you cover your mouth when you cough. Exactly. It all builds. Тэ им уух. Тэ сая хэлж гин им уух муухан амттай уухгүй. Тэгээд бактерийн тайлбарл, ханиатын тайлбарл. Тэгээд уушгин дотор юу болж байгааг тайлбарл. Тэгээд чиний уушгин дотор янз бүрийн амтан ингээд бактери ингээд үүсэж байгаа тэрийг алах хэвээр гих мэдчихэн тий. Ходоодон дотор чинь им болж байгаа. Аваа би гүйлгэж байна. Им уу гэсэн. Өгөө би им уумаар байна. Дотор болж байгаа юм 20-30 минут тайлбарлчаад дараа нь им бол зүгээр мэдлэгэнд окей, эрүүл мэнд юм байна. Аав надаа зөв юм санал болгож чинь надхаа уучаа. Муухай амттай ч гэсэн тэр муухай амт нь асуудалгүй яагаад гэх юм бол миний асуудал шийдэгдэнэ. They all go together, and so the sooner you can teach your kids that knowledge, the better. But there's an age. I would argue with Aaron, like there's a certain age at which it just doesn't register. No, because the other part of it is that you are the guide, right? Dad is someone who helps me, right? Dad is never someone who busts my balls. Dad is never an adversary. Dad is always a guide and a participant in this knowledge accumulation process. Окей. Тэгээд ерөөхдөө бактерийн мэдлэгтэй болж байгаа. Өвчнгийн мэдлэгтэй болж байгаа. Им уух юм бол үр шимийн ойлгодог одоо тэр туршлагын бий болж байгаа. За шүдэ угаах, гэрийн даалгавраа хийх, ном унших, өөр гадаад хэл сурах. Тэгээд амар олон юм юу туршлага хөрвүүлэх боломжтой шүү дээ. За тэгээд тэр амьдралын эхний одоо 2 наснаас ахуулаад 16 нас хүртэл хүүхдүүд ямар их юм сурах боломжтой юм бэ? Тэрийгээ зүгээр дүрмийн дагуу, тушаалын дагуу ингээд ойлгоод эхэлчих юм бол баг ухамсаргүй зүгээр ташуурцаараа дадал зурш болох юм бол тэр мэдлэг болох процесс эзэн нэг цаг өөрөө ойлгоод авчин. Гэхдээ аав юм уу ээж тэр хамт байгаагүй. Аав ээж миний зөвлөх байгаагүй. Аав ээж миний түнш байгаагүй. Аав ээж миний амьдралыг сайн сайхан болсон одоо энэ замаараа намайг чиглүүлж өгсөн ментор болсон мэдрэмж байхгүй аав ээж юу байсан бэ гэх юм бол диктатор тушаал гаргагч байсан болохоор тэр насан туршийн хүүхд тий ээж аавын харилцаа тэрнээс бас муудна. За эдний хэлж байгаа чөлөөтэй тавьчих тайлбарлын үг асуудлын дэлгэр тий тэгээд хорхон юм уу гэдэг юм байна, бактери юм уу гэдэг юм гих мэд шин хүүтэн юм уу гэдэг юм байна, англи хэлгүй байх юм байдаг юм байна, ном уншихгүй байх юм бол ийм байдаг юм байна. Ингээд зөвлөхөөр яваад ирчих юм бол аав ээж миний амьдралд ямар хүн юм бэ гэх юм бол үргэлж миний сайн сайхны төлөө үг хэлдэг, үргэлж миний зөвлөх. Тэгээд хүүхдүүд таатай харьцаа юм. Таатаас юм асуун, таатын зөвлөгөө нэхнэ. Ямар нэгэн асуулт гараад ирэх юм бол аав ээжээ юу гэж бодож ийн гээд эсэргүүцэгч аваасаа аав ээжтэй очихоор ингээд гэл инк минг тэг намайг загнадаг болохоор би ус аав ээжтэй ярихгүй. Ийм харилцаа үүсгэсэн хүмүүс таад энэ зөндөө байгаа хаа. Та энээсээ хэрхэн өөрийгөө хамгаалах юм бэ гэх юм бол яг энэ даа. And he helps give me the knowledge that helps me solve my problems and avoid getting sick or avoid getting a sunburn or bug bites or whatever it is. It not only builds on itself, the knowledge itself, but the relationship with your parents gets stronger. And that's why I'm saying when we ask our kids to do something, they trust us. Тэгээд таадын найзуудын дуунд юм хүрээл дотор таадад жинхнээсээ сэтгэлээсээ зөвлөдөг хүмүүс нь байгаа шүү дээ. Жишээлбэл манай найзуудын дунд хүмүүс над дээр ингээ яагаад очдөг юм бэ гэх юм бол эдрээ миний энэ контент юусоо явахгүй нэ яах хэвтэй юм бэ. Тэгээд би ингээд чи ингээд өдөр олон контент оруулаач. Камер айтах шиг хараад контентыг хийгээч. Ямар залахгүй юм бэ? Одоо ямар хаашаа юм бэ гэд би тэгэж ярьдаг байсан бол тэр хүмүүс над дээр ямар сонин намайг загнадаг. Тэ? Доромжлоод байгаа юм уу одоо чи одоо хин юм бэ гэд бодох байхгүй юу? Гэхдээ тэ өгшөө одоо чиний анхны энэ 10 секундын дотор хүний анхаарлыг татсан уугүй юу гэж асуух юм.
татаг байх шүү тий. Окей. За өгшөн чиний энэ thumbnail тий одоо видео эхлэхээс өмнө том зураг яг гарчгийн таарсан уу зүрж гинөө гэх юм гарчгийн зүрсэн байж магадгүй байна. Нэрээ тийм байна тий. За тэгээд энэ дундаа чи ингээд тийм 2-3 минут ингээ болсныхаа дараа чи сэдвээр ярьж гин үү эсвэл сэдвээс хазаар явцсан уу юу гэж бодож байна. Гэх юм бол харин тийм байна тий. Өстой яг энэ цэгээс эхлээд би шал өөр юм ярьсан сонирхолоо алтахаас өөр аргагүй юм байна шүү дээ тий. Тэгээ юу болж байгаа юм бол окей идрот дээр очих юм бол контентын тухай миний сайн сайхны төлөө тий би сайжрахын төлөө надаа гэрэл гэгээтэй замын заагаад өгчдөг юм байна. Тэгээ энээсээ олж ерөөхдөө тэр relationship айгуу сайн болоод ирдэг байхгүй юу? Жишээлбэл яг адилхан хүмүүс надад ингээ хүрээд ирээ за би ямар төрлийн хөрөнгө олт хийх юм бол чи одоо ингээд мөнгөнийхөө 60% бонд руу хий 40% гадаад хувьцаал руу хий одоо хурдан шиг мөнгө игээд одоо зайл гээ явуулчих юм бол ямар юу их чи одоо хий юм бэ гэд надад харилцааг үүсэхгүй миний харилцагч болохгүй. Тэгэл окей. Чи мөнгөөрөө яах гэж байгаа юм бэ? Байр авах гэж байгаа юм уу? Окей. За окей. Тийм учраас тий чи одоо хөрөнгө олт хиймээр байгаа юм бол 4-5 жилийн дараа байр худалдаж авахын тулд тий байрны үн ханшиг дагдаг хөрөнгө олт хийчих юм бол чи ирэх 3-4 жилийн хугацаанд худалдаа авах чадвараа алдахгүй. Тий чи одоо зүгээр мөнгө банкн дотор хийчээд за банкнасаа чи жилийн 12% өгөөж аваад гэхдээ жил болгон үл хөдлөхийн өртөг маань 20% өсчих юм бол чи хоригдлуулсныхаа дараа жил болгон авах боломжтой байсан метр квадратыг ингээ алтаал яваад байгаа. Тийм учраас миний өгшөн. Чи хөрөнгө олтынхаа багцаа яаж үүсэх ёстой юм бэ гэх юм бол энэ үл хөдлөхийн өртгийг дагдаг хөрөнгө олт хийчих юм бол чи хоригдлуулсан хугацаанд тий 1 метр квадрат алдах хүн бараг метр квадрат хожих юм биш үү гэх юм бол нөгөө тийм байна тий. Тийм байна. За тэгвэл би аль нэг авах ёстой юм бэ гэх юм бол окей тэгвэл манай автомат дотор энэ үл хөдлөхийн багцыг авчгаа гэж би магадгүй хэлж магадгүй. Их юм бол би жинкнээсээ нөгөө хүн зөвлөгөө өгсөн. Тэ? Нөгөө хүний зориг хүслийн тэ хүндэлсэн. Тэгээ асуудлыг шийдэхэд тэгээ тэр хүний толгойн дотор ингээл босч байгаа. Окей, контент ингэж ярих хэрэгтэй байна. Хүний анхаарал ингэж ярих хэрэгтэй байна. Сэдвээ ерөөд сэдвийн дагуу ингэж ярих хэрэгтэй байна. Хүний анхаарлыг ингэж алдах ёсгүй юм байна. Тэгээ хөрөнгө олтыг яг ингэ хийх хэрэгтэй байна. Гэвч магадгүй дараа нь найзуудтайгаа ингэ ярихтаа идрээ тэ одоо дараагийн байр би худалдаж авахдаа урьдчилгаа ингээд зохион байгуул дээр надад ёстой яг тий захтанжсэн газар намайг майжчлаа яг гой зөвлөгөө өглөө гэх юм бол бас дараагийн хүн ирч магадгүй байхгүй юу. За тийм учраас энэ ерөөхдөө хаасайгүй үйлчлэг хаасайгүй ажилдаг том хүмүүстэй тий маш үр дүнтэй байдаг. Тэг хүүхдүүдтэй бас яг адилхан үр дүнтэй байхгүй. They know that we have their best interests at heart, not simply because we tell them, but because they see it and experience it. So you have a trusted guide who you kind of understand that we're all in this project together of like figuring out life and avoiding suffering and pursuing interests and pursuing joy and developing passions. Тэгээд ерөөхдөө зүгээр аав ээж дээр очихоор бас намайг за энд чи ямар тэнэг амтын юм бэ гэж хэлдэггүй. Ерөнхийдөө миний амьдралын насан туршдаа энэ хүн ерөөхдөө чиглүүлэгч юм байна. Тэ энэ хүнтэй ярих нь надад ашигтай юм байна, надад хэрэгтэй юм байна гэсэн ойлголт авчих юм бол дараагийн асуулт ярих нь амар амархан болчих байгаа байхгүй. Гэхдээ дөрмөөрөө ингээд хуулаараа араас нь яваал ах юм бол нөө прокурор цагтаа шоронгийн харилцаал ороод ирэх юм бол мэдээж тэр өсвөр насны синдром гарч ирнэ. Мэдээж 18 20 настай болсныхаа дараа хүүхдүүд чинь гэрээс чинь цухтаад цагаан сард нэг л удаа тайдар очиж штэ. Окей. There was an old book called The Scientist in the Crib. The title is so good that I think the book is very popular because everyone wants to view their child as a little scientist, even though they treat them like the convict in the crib. Scientist and the Crib гэсэн ном амар алдартай. Тэ ямар юуны ном юм бэ гэх юм бол чиний хүүхэд чинь одоо crib юу гэсэн үг юм бэ гэх юм бол нэраа хүүхдийн ор. За тэгээ scientist юу юм бэ гэх юм бол ер нь бол судлаач тэ шинжээч мэдлэг бий болгодог хүн. Тэгээ хүүхдүүд ээж аав нар энэ номыг маш ихээр авдаг. Яг гэвэл хүүхдээ тийм scientist болгомоор байдаг. Тэ анханаас нь одоо ингээ сониоч зантай мундаг тэ хүүхдийн нэраа хүүхдийн орноосоо ахуулаад хүүхдэд тийм болгомоор байдаг. За тэр номыг авсныхан дараа гэхдээ хүүхдтэйгээ хэрхэн харьцсан бэ гэх юм бол нэг шоронд суудсан шитгэгч. Чи тэг одоо энэ сэрх цаг энэ унтах цаг энэ
Энэ цагта чи ийм байх ёстой шүү. Ингээ гэлтэй. Right? Like you're going to do exactly what I say when I tell you to. But I think there's a struggle. People say, well, тэгээд ерөөхдөө бид нар хүүхдүүдэд яаж харьцсан бэ гэх юм бол миний хэлсэн юмыг чи хурдан хий. Тэгэхгүй бол чамаа зодсон шүү. Чамаас энэ Германы мөнгийг хасч шүү. Чамаас энийг хассан шүү. Тэгээд дандаа баг нөгөө цагдаа прокурор шүүх хурлын харилцаагаар явсараад тэгээ эрх чөлөөтэй болсныхаа дараа нэг шоронгоос анхудаа ингэ цэвэр агаар нартай золгож байгаа хүн шиг болж л таарна шүү дээ. За, 3 дахь хэсэг нь ингээд дууслаа. Энийг та одоо сайхан хуваалцлаа. Англи хэлтэй хүмүүс энийг судлаарай. Naval Ravikant and Aaron Stapel How to Raise a Sovereign Child. За, нэмээд таадын дунд англи хэлтэй хүмүүс байгаа юм бол энэ номыг би таваад бас зөвлөе. On the Side of the Child, Summerhill Revised. Ерөнхийдөө энэ онлайн хэвлэлээс бараг гарцсан байгаа энэ 60-аад оны ном ямар ном юм бэ гэх юм бол 60-аад онд туршилтын хичээл сургууль нээсэн англичууд тэгээ энэ сургуульд ойролцоогоо 200 хүүхэд явж исэн том туршилт болж исэн. Тэгээ энэ сургуулийг хэн өдөрч исэн мэл хүүхдүүд өөрийнхөө сурмаараа сэдвээ сонгодог. Юу юмраагаа сонгодог, хизээ сурах юм бэ сонгодог, хизээ сурахаа болио гэж сонгодог, бүгдийг өөрөө шийддэг байсан. Тэгээ багш нар юу байсан бэ гэх юм бол баг тэр сургуулийн зөөгч юм уу, үйлчлэгч маягаар явж исэн. Амар сонирхолтой ном, англи хэлтэй юм бол таад ингэ заавалчгүй уншаарай. Би бол энийг уншсан бүр ингээ вау гэмээр байгаа ном. За тэгээд англиараа бас тий түрүүн өмнө үзүүлчихсэн The Sovereign Child гэсэн ном. Таад бас энийг тий Aaron Stapel супер ном энийг уншаад үзээрэй. За тэгээд яг хуу магадгүй нэг 7 хоног 2-7 хоногийн дараа энэ сэдвийн тухай дахиад ярина яагаад гэх юм бол тийм би өөрөө өмнө сургууль үүсгэн байгуулж исэн хамтраад тэгээ би өөрийнхөө том хүүхэд мундаг потенциалтай өндөр оюуны ухаантай тэгээ энэ потенциалыг би зүгээр ингээд орхимоорг байгаа. Манай хоёр дахь хүү маань хөгжлийн бишээлтэй тийм учраас энэ боловсрол надад амар орхинд тэгээд юу хийж ийнэ гэх юм бол би зүгээр сураад авсан. Миний толгойн дотор гэсэн юмыг таад зүгээр нээлттэй хаалцж байгаа шүү. Тэгээ эзэн энэ цагт би бас дахиад нэг сургууль үүсгэн байгуулах хаа. За баяртай.